За, багшаагаа дагаад нэг ташаараа. Багшаагаа дагаад хоёр ташаараа. Багшаагаа дагаад гурав ташаараа. Сайн байцгаана уу? Сайн байна уу? Сайн, за сацгаараа. Өнгөрөө багтаа өдөр байцгаая. Өдөр багтаа. За, тэгвэл энэ хаяг эсрэг талд нь балаа байцгаая. Одоо бүгд онцгой тавина. Эсрэг гараа. 10 дугаар сарын 18. Чи ямар мэдрэмж төрж байна? Хэцүү байсан уу? За, тэгвэл хэцүү байсан юм байна. Бүгдээрээ цаг хугацаа амьдлахтаа Антоны шугам бас зургатаа цаг хугацаа баримтлахтаа хэрхэн тэмдэглээ гэдэг үлээ хэн харуулж байна? За, түүхийн Антоны шугам тавихтаа яаж хоёр цаг гэдэг үлээ? Хэлээр яах та? Таашаал дээр байгаа юм уу? За энэ дээр. Оо санаа байна уу? Ирчээ санаа байна уу? Нийтэд тоглох юм ба? Нийтэд тоглох гэсэн 2 ангилаар ангилдаг юм уу? За тэгэхээр энэ мөн очтой. Нийтэд тоглох. Нийтэд тоглох юм бүгдээр ингэж дахин ялгаагүй нийтэд тоглох юм цаг хугацааг үзнэ. Ойлгож байна уу? Ойлгож байна. Тэр хүн төрөлхтний 2019 жилээс өмнөх үйл явцыг үзэж байгаа гэсэн. За дараахан. За тэгвэл энэ нийтийн тавлын өмнөх үйл явц болсон аж амьдралыг ахуй сахигчийг ямар өнгөөр зөвлөх вэ? Ямар өнгөөр? Гэгэн өнгөөр юм уу? Саалаар юм уу? Яана юм уу? Зинхлэр юм уу? За хар өнгөөр яагаад? Яг тэр үе нөгөө хүмүүс амьдрал нөгөө амир хэцүүсэн. Хэцүүс үү хараа. За энэ шабби Гоо яа хогс юм бэ? хүмүүс дээр амьдрал бас хэцүү нөгөө адил гэдэг. Адлаа хөө. За тэгэн хэлээ. Цагаан яагаад цагаан гэсэн юм бэ? Хөгжиж явчихсан учраас. Дөнгөж хөгжиж байгаа учраас цагаанаар зөрлөж байгаа юм. Сар. Яагаад сар юм бэ? Одоо нийтийн тавлын хүмүүс нөгөө хөгжиж байгаа учраас манай арай Гэгэн болж байгаа. Баярлаа. Усан тамааны байгаа гэж бодож байна. Заашин нэг санааг авсан тийм үү? За тэгэхээр цаашаа явцгаа бүгдээрээ. Багшин танаас одоо өгөн нэг бүгдээрээ бүгэлцгөөе. 2 3 4 цааш тараагаарай. 1 2 3 4 5 энийг аваарай. 1 2 3 4 5 багш намжуулаарай. За, хоёрын намжуулаад энэ урдаас Урдаасаа хойш чиглэлдээ 5 үг авлаа. Урдаас хойш чиглэлдээ багш нь мөн энэ тавьсан байгаа тийм үү? За хугацаа 1 минут. Хамтдаа ажиллана тийм ээ? Яг голдоо ажиллана шүү. Хамтдаа ажиллана. Урдаас хойш чиглэсэн. За дууссан болов бүтээл хийж байгаа. Яг дараалал. Таны гэсэн дараалал үтэн зүйлс бидний өнөөдөр хичээлийн сэдэв байлаа. 5 үг болно. Урдаас хойш чиглэсэн байдлаар 5 үг болно. Монгол үг. За, 10 секунд үзсэн байна.
За цаг дуслаа. Хүчгээ байлаа та. Өдөр аргаарай. За. Гэтэл бааснаа. Асуултад гараа орё. Асаа. Эдэ бааснаа. Асаа. Хоёр. Хунди. Дараа юу болсон бэ? Энэ нот бидний хичээлээс өдөө байлаа. Өдөр тавсан уу өдөө? За, эртний хэлнээр хоёр мөрний хунди соёл өдөр хичээлийг үзэх нэ. Өдөртөө хэлэлцээ тавцгаая. Эртний хоёр хунди соёл. Яагаад хоёр мөрөн гэж ярьж ба? Ганы маш яагаад хоёр мөрөн гэж ярьж ба? Бидний биений хоёр мөрийг хэлээд байгаа юм болоо? Тэгвэл мөрөн гэж юу юм болоо? Гол юм уу? За өөр. Хөдөө байгаа зүйлөө. За хүний мөр үү? За. Хүний нэр үү? За. Баруун тэгэр. За одоо багш нь танад хоёр мөрөн гэж утга тайлбарлаж өгье. Бүгдээрээ баруун мөрөө дөрөв цагийн 1 2 3 4. За тэгвэл энэ мөрөн болвол тигр мөрөн байлаа. Тигр. Яагаад дөрөв цагсан гэхээр дөрвөн үсгээс бүрдсэн. Дараад нь зүүн мөрөө 6 өргөе. 2 3 4 5 6. Тэгэхээр энэ 6 үсгээс бүрдсэн буюу юу гэж юм? Евфратын мөрнөөс бүрдсэн. Энэ хоёр мөрөн илүү тийм үстэй. За тэгэхээр энэ хүүхдийн бие дээр тэгэр би хаана явах вэ? Тэгэр бидгийг мөрөн дээр навж бүгдээрээ ойлгохын тулд баруун мөрөн дээр нь би юу хөө? Тэгэр. Оо зөв би. Тэгэр мөрөн дээр тавлаа. Зүүн мөрөн дээр нь би тэгэр. Ингээд энэ хоёр мөрөнгийн саваар нутгажсэн хүмүүсийн талаас хоёрыг бид үзэх нэ. Одоо бүгд баруун мөр зүүн мөр гэх байлаа. Өнөөдөр хичээлээр Евфрат мөр Тигр мөр гэж хэлдэг. За цааш нь. Одоо бүгд хичээлээр энэ хоёр хичээлийн ганц зүйл бичээ. За багш нь хэлж өгье. Хоёр мөрний хунди гэдэг нь хунди тигр болон Евфрат гэсэн мөрөн хэлж байна. Багш самбарт бичсэн байгаа шүү. Хараад бичээрэй. За бичсэн үү? Яасан. Хаана гэсэн? Хоёр мөрөн хэлж байна. Асуугаараа. Тигр болон хичээл. Евфрат гэсэн хоёр мөрөн хэлж байна. Одоо хаана бичлэг үзүүлнэ. За. Бичлэг нь англитэй байгаа багш нь чадвар хатгаар орчуулж өгье. Та нар анхаарал сонсохгүй байгаа багш нараад нь өөртөө асуулт асуух.
түүнд not Egypt, Египт биш байлаа. not Greece, Түүнд Ром биш байлаа. not Rome. Тэнд Египт грек биш байлаа. Энэ бол гацаагүй хоёр мөний хүндийн соёлыг хэлж байлаа. Mesopotamia is Месопотам буюу хоёр мөний хүндийн situated Тигр болон Евфрат гэсэн хоёр мөнөөс үлддэг. for 5 millennia. This small strip of Энэ нь одоогийн in what is today Iraq, Ирак, Kuwait, and Кувейт, Syria Сирия гэсэн газрыг хамаардаг байлаа. forever. Inhabited Тэд for nearly 12,000 жилийн туршдээ газар тариал нь эргэлж үйл ажиллагаа явуулж байсан нь одоогийн хоцорын газар үүсэх үүсэлтэй байлаа. About 6,000 years ago, 6,000 жилийн туршдээ тэнд Babylon, за мөн Акад, Ашур, Mesopotamia was dotted with Nimrod, a constellation of competing cities. Найнвэ гэх зэрэг At one улс time, хотууд they were unified үүсэж as a байлаа union. гэсэн мэдээлэл. За багш нь тийм. Тэгэхээр хотын нэрийг гэх нэ тийм үү? Юу ч өгдөө энэ хоёр мөрний хөндийг өөр 6,000 жилийн тэртээ өөрөө хотоо. Дараад нь өөрөө хотоо. Дараад нь Акад, Ашур, Babylon зэрэг улс хотууд үүсч эхэлж байлаа. Үүнээс хүн төрөлхтний хамгийн анхны соёл иргэншил үүссэн гэж үздэг байх нэ. Тэгэхээр багш нь хоёр мөрний хооронд улсуудаа баталгаа өгчээ. За цааш нь Empire. тэнд Акадын эзэнт гүрэн байсан бөгөөд Ассир болон Вавилоны эзэнт гүрэн гэж задарч эхэллээ. Despite their constant war period between first forming the empires of innovation and development, from За past та бүхэн харж байна уу? Энд байгаа хот бол өнөөгийн хот зургийн үүсэл юм аа. to commune with the gods. Тэд бурхнаа тарихтаа зэгурат гэдэг зүйлийг хэлдэг байсан. Including a Аа мөн шашин шүтлгээс гадна astronomy and law have competed there. Your Тэний нэг хийсэн зүйл бол palace, бид бүгд үлдээсэн өв болвол including a base юу вэ гэхээр They also developed advanced Дахиад mathematics, шинжлэх ухааны асар including a өндөр хөгжиж basic system. 60-аас дээш бий болгосон. Minute, За энэ 1 минутанд 60 секунд байдаг гэдэгт тогтоожээ. a 60-minute Мөн нэг цагт 60 минут байдаг гэдэгт тогтоожээ. commune with the gods. They also developed advanced mathematics, including a base 60 system that created a 60-minute, a 60-minute hour, and a 360 degree 360 градус нэг тайр болдог гэдэг хоёр мөрний хөндийг хүмүүс үүсгэлээ. system of mathematics to match Мөн тэнд байсан Вавилоны эзэнт гүрнээс нэгэн хүмүүс Earth year. хот ирсэн ажиглаад өнөөгийн нэг жилийн 12 сартай гэдгийг тогтоосон юм аа. A tradition later adopted by the Greeks. За ийм мэдээлэл байна. Тэгэхээр эндээс онцгойлоод Вавилон гэдэг улсын хүмүүс хамгийн анх яасан гэж байна. Нэг жилийн 12 сартай гэдгийг тогтоосон. За мөн энэ Вавилон гэдэг улсын хаан Хамурап гэдэг хаан байсан. Одоо багш тэмдэглэвэл энэ хаан яасан бэ гэхээр хүн төрөлхтний түүхэнд хамгийн анхны бичиг үсгтэй хуулийг бүтээсэн. Хууль. Хүмүүс анх бичиг үсэг байсан бөгөөд мөн хууль байгаагүй гэдэг бүгдээр харна. За энэ болохоор бичиг үсгч нь харуулъя. That of Memphis literatures. Энийг шаардлагатай бичиг гэдэг өгөөд хүн төрөлхтний түүхэнд хамгийн анхны бичиг үсэг яг энэ хоёр мөрний хүнийд үүссэн. Гайхалтай нөө. За энэ бичгийг харуулж байна. За та бүгдээ саяны Вавилоны хаан Хамурап гэсэн бичгийг харуулъя. За энэ. Оочлаарай. Бүгд хайлтхан харж байна. Хэтэрхий хол. Энэ. Энэ бол Хамурап хааны хуулийг харуулсан хөшөө. За одоо бүгд хийв гэхээр хэрвээ чи хаан байсан бол
хамтаараа хосоороо ярилцаад хоёр зарлиг гаргана. Хамтаараа ярина шүү. Тэгээд гаргасан шийдвэр төтөлдөр бичнэ. За эхлэе. Хэрвээ чи энэ дэлхийг захирдаг хаан байсан бол ямар хоёр зарлиг гаргах юм бэ? Хамтаа ярилцсан шүү. Төлөөтэй. Хоорондоо ярилцаад гаргасан шийдвэр төтөлдөр бичнэ. За, агшин хугацаа. Бичгийн юм чи 2 минут өгье. За, 50-ыг болжээ. Хоорондоо ярилцаад. За, учир маань л өөрөө бодож байгаа гэж заа яах вэ? Ганцаараа гарч. Чи нэр хаан байсан бол ямар хоёр зайлах вэ? Хоорондоо ярилцаж байгаа. Тэгээд гарсан шийдвэрээ төдөлдөр бич. Чи хамраа бишээ болоод чи хэрэг хаан байсан бол энэ дэлхийн ертөнцид захиж байсан бол ямар зайлшгүй болох юм болоо гэж чи. Яг энэ үе нөгөө хаан Эртний үед нийтийн тооллын өмнө байсан ч болно. Эсвэл одоо энэ цаг үе буюу нийтийн тооллын хугацаанд байсан ч болно. Батмаа, бас сайн бай хүлээж аваарай. Хооронд ярилцсан. Хооронд ярилцсан. Хооронд ярилцсан шүү. Хамгийн гол нь. Тэрнээс ярилцсан. За цаг дууссан. За хамгийн дууссан хоёрыг асууж. Та хоёр хаан байсан бол яах вэ бэ? Ямар зайлшгүй гаргах юм бэ? Чүгээс би болох юм бэ? Хүний эрхийг бий болгоно. За, баярлалаа. Дараагийнхан. Хэрвээ та хоёр хаан байсан бол хоорондоо ярилцаад ямар зүйл гаргах вэ? Эртэлхийг эзлэх байсан гэж хоорондоо ард иргэдэд зарлиг өгнө гинэ. Бүгдээрээ бусдыг эзлэе гэж зарлиг өгнө гэж. Зөв үү? Баярлалаа. Дуусна байна уу? сарыг За, хэд юу хэлээ? сарыг Харлаа юу царыг эзлэе бүгдээрээ ард түмэн зарлиг болгох юм байна, тийм ээ? За, тэр нэг нь болохоор нэгтэй бүгдээс гол гариг ихэс рүү аялах юм уу эсвэл гинти үед дэлхийгээс ямар нэгэн байдлаар гамшиг тохиолдвол дэлхийгээс явах зүйлийг хүмүүс бүтээгээр гэж зайлшгүй болгох юм байна. За энэ цаасыг та нар мэдсэн зүйлээ бусадаа уламжлуулгаад бичээд хадгалаад бүтээгээр гэж байгаа юм байна. Учир бүтсэн аа та. За сонсож амаач. За энэ багш бичгийн шалгай заа дараад нь. Би биний сонсоор танаа хэрүүл хийх шиг зарлиг болгоно гинэ. За энэ бүр дуусгая. Дэлхийг нэг бодлоос аваад нэг хэлээр янаж нэг бичиг үсгээрээ. Энэ дэлхийг нэг уус болгоно гэж зарлиг болгоно гинэ. Тэгээд нэг хэлээр нэг соёлоор амьдруулна гэж зарлиг болгоно гэж. За дуусгая бүгдээ энэ мөр. Баяртай нэг болгож дэлхийг Монголын парламент. Дэлхийн Монголын парламентаар захируулна гэж. Хүүхдүүдээ одоо тэгвэл нөгөө энэ Вавилоны хааны Хамраб гэдэг хааны илч бидэнд ирнэ одоо. Та нүгдэж авах уу? За бүр илчээд дуудъя. Илчээ ороод ирээрэй. За илч Хамраб хаан ямар хууль гаргасан хацгаа юм бэ? Хамраб хааны илч би хотын иргэд та бүгдэд
Хамурапаны хуулиас уншиж танилцуулъя. Хамурапаны хууль. Хэрв хотын нэг чөлөөт иргэн нөгөөгийнхөө жихийг огтолбол өөрийнх нь жихийг огтол. Хэрв ясыг нь хугалбал өөрийнх нь ясыг хугал. Хэрв эмч хотын чөлөөт иргэнийг хүрэл хутгаар мис хагалбар хийгээд идгээвэл эмчийг 10 мөнгөөр шагна. Идгээж чадахгүй бол эмчийн 2 гарыг тайр. Хэрв барилгачин хэн нэгэнд гэр барьж өгөөд гэрийн эзэн өргөдөж босолдвол барилгачныг хороо. Хэрв барилгачны барьсан гэр нурж барилгачны хүү осолд орвоос барилгачны хүүг хороо. Энэ цагаас эхлэн та бүгд Хамурапаны хуулийг мөнхөд дагсуваа. За, ихтэй баярлаа. Бүгдээ энэ танд эвгүй сонсож магадгүй. Гэхдээ чи яг зүүн гараа бичгээд хэцүү байсан шиг энэ хүмүүс өөр дагаж мөрдөх хууль байгаагүй учраас энэ зүйл гаргаж ирсэн хүндрэлтийн түвэн ач холбогдолтой байсан. Чамд хэцүү байсан тийм үү зүүн гараа бичгээд? Бас харамдаа хууль зохиол хэцүү байсан тийм үү? Гэхдээ бид нар хууль гэж юу гэдгийг мэддэг гэсэн. Харин энэ Бабилоныхаа Хамурап гэдэг хүн болохоор хууль гэж юу юм бэ? Би яаж хууль гаргах ёстой юм бэ гэдэг огт бичээгүй гараар бичиж байгаа юм шиг хэцүү байсан учраас ийм хууль гаргасан. Гэхдээ энэ нь нөгөө талаас маш үр дүнтэй хэрэг байсан. Яагаад гэвэл бид тэр хүний хууль гарсан учраас бид дараагийн үеийн хууль гэж ийм зүйлтэй юм ингэж уламж ирсэн учраас сургамж аваад сайжруулж ирсэн. Тэгээд та бүгдийн өнөөгийн хууль гаргасан хүмүүр эрэгт эрэгтэй гэсэн хууль гарч ирж байгаа гэсэн. Ойлгосноо гэдэг. За одоо бүгдээрээ бичлэг болон саяны сонсон зүйлээсээ мэдсэн 2 зүйл төтөлөрчий. Хамурапаны хичээс болон багшийн үзүүлсэн бичлэгээс 2 зүйлийг шүү. Хамгийн их ойлгосон 2 зүйлээ бичиж. Багшин дээр өмнөж чигээ Бабилоныхаа Хамурап Хамурап гэдэг хааны мэдээг энэ бичиж өглөө шүү. Хэрвээ чиний бичиж байгаа зүйл чинь Бабилон эсвэл Хамурап гэсэн зүйл багчвал самбар руу хараад зөв бичээрэй. Заавал голдоо ирүүлнэ шүү. Яагаад гэвэл бидээ наримдаа болсон тийм үү? Дуусна, цаг дуусна.
гэдэг. Тусаа. За тэнд болсон байна. За, босны гэж байгаараа багш нь боцонгоос нь асууж яагаад ухтаад босч учраас. За хийн хэлэх вэ? Хоёр бичсэн зүйлээ. За тэнд Хөлбөмбөг хааны хамраа анхны бичлэгүүдийг гаргажээ. Бас усаа өдөртөө сурсан. Улсаа удирд сурчээ гэсэн мэдээлэгчээ баярлалаа. За. Гэхдээ одоо Babylon гэдэг улсын хамраа пан гэдэг үгээ засч байгаа заа явж та. За. Орхон. Зүгээр багш нар өөрөө дүндгүй байгаа зүгээр. Тэстэй. Эмч хүн үдэл чадахгүй бол гарын тайр гэж хамраа пан хамгийн анхан хууль гаргаж байжээ. Гэтэ тийм хууль яахгүй тийм үү? Баярлалаа. За таваа. Хэлээ гэж татсан гэ. Хамраа пан эрэгтэй шүүн байсан. Эрэгтэй шүүн байсан гэж ойлгосноо. За яагаад гэвэл тэнд тийм үйл явдлууд өөрийн гэсэн тийм үйл явдал болгоо гэсэн байлаа. Эсвэл учраас гэхдээ нөгөө талаас яг одоогийн бидний цаг хугацаанд хүний их зөрчсөн асуудал юм тийм ээ. Та тийм бол гарахгүй үстэй. За энэ Өөр анх бий болсон бас хамраа панчны анхны хаан байсан. дэлхийн анхны хаан бишээ үгтэй. Хаанаасаа одоо хамгийн анхны суурин буюу хот улсыг бий болгоод тэндээ бичиг үсгээ бий болгоод тэндээ жартын системийг бий болгосон хүмүүс багтаж. Баярлалаа. Зөв байна. Эдэс бодсоор ариун учраас хүмүүс тэнд суурьшаад анхны хот улсыг бий болгожээ. За 3 дугаар ширээний 4-т сууж байгаа хөвгүн. Одоо хамт судалж нэг жилийг 12 сар туяа аргачлалыг авчээ. За 2 дахь сланы 2-ын хөвгүн атлет. Тэд 1,60 секунд байдаг. Энэ байсан хүмүүс нь яасан байх нь 1 минутын 60 секунд байдлыг тогтоосон гэж юм. За хамгийн гадлын охин. Орчин үеийн байдлын ус шүмэрч үдээс үүсгэх. Орчин үеийн байдлын ус шүмэрч үдээс үүсгэх. Орчин үеийн байдлын ус нь шүмжиж үүсгдэг. Бүгдээр нь дахиад 5 минут байгаа. За баярлалаа. Одоо бүгдээрээ цаасаа эргүүлээд юу байна? Одоо дөрөв зөвхөн нэг хийн. Үлцэн чи авч яваа. Зөвхөн нэг юм шүү. Сингэр. Зөвхөн нэг юм шүү. Зөвхөн нэг юм цаасан шүү. Цаасан дээр гин зөв. Цаасан ч бүгд учраас хамтдаа дараад даалгавар юм шүү дээ. Аваад явж байгаа. Энэ хоёр сум заасан чинь мөрийн зайгаад байна шүү дээ. Баруун мөрд байгаа мөрөнг юу гэдэг вэ? Зүүн мөрдөр байгаа энэ сум нь зүүн мөрөнг юу гэдэг байгаа юм. Энэ хоёрыг нийлүүлээд юу нэрлсэн юм бэ? За гарыг ашиг. Тийм үү? Забай. За башин зүү хараад тэгэж өгье. Бүгдээрээ зэрэг засцгаая. За. Энэ бүгд бол
харсан байгаа тийм үү? Бид өөдөөс нь харсан байгаа тийм ээ? Тэгэхээр та толгой нэрвэж магадгүй бүгдээрээ нөгөө төрний харуулъя. Баруун мөрийг бүгдээрээ юу гэж нэрлэлээ? Тигр. Төрсөн бөгөөд тигр. Зүүн мөр юу гэж нэрлэлээ? Засаа башин засч өгч байгаа шүү. Эдгээрийн хоолойг нэгтгэвээ. Шүнгээ. Таны хоолны ажлын зүг байвал ардан байгаа оноог нөгөөрэй. Бид оноо 3 оноо 3 зүгцэн 3 оноо. Нэгэн зүгцэн бол 1 оноо, 2 зүгцэн 2 оноо. Өөрсөндөө үгийн хамтдаа ярилцаад хамтдагсан шүү. Оноо гоцно ардан. Ардан оноо өгөөрэй. Ардан 2, 3 гэдэг. Одоо ах наашаар өгч юм. Энийг яг суусан найзтайгаа хамтраад өөрчлөлт хийн. Ойлгосноо? За, хичээл тас тавтай. Баярлалаа.